Сайн мэцхан үзэгчтэй хэдэн 7 хоногт нэвтрүүлгийн ээлж дугаар та бүхэнд хүрэхэд бэлмэллээ. За Ормосын хоолойг нээхийн тулд хүч хэрэглэх тухай нэгдсэн үндэсний байгууллагын аюулгын зөвлөлөөр хэлцэгдэж байгаа Бахрейн улсын төвшүүлсэн тогтоолыг Хятад улсаас эсэргүүцэж байна. Үүнийхээ өрөөнд Хятад улсын гадаад хэргийн сайд Ван Ги, Оросын албаны улсын гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзаж завг хоёр улс нэгдсэн үндэсний байгууллагын төвшөнд хамтарч ажиллахаар санал тохиролцож байна. Энэ 7 хоногт нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөлд Бахрейн улсын өргөн барьсан Ормосын хоолойн аюулгүй байдлыг хангах тухай тогтоолыг хэлэлцлээ. Уг тогтоол батлагдвал Ормосын хоолойг хамгаалах олон улсын цэрэг зэвсгийн хүч хэрэглэхийг зөвшөөрөх байсан юм. Гэвч Оросын албаны улс болон бүх найрамдах Хятад ард улсууд хориг тавиад байна. Тодорхойлбол Бахрейны санал болгосон уг тогтоолыг 15 гишүүний 11-нд дэмжиж 2 нь түтгэлцсэн, 2 нь эсэргүүцсэн. Энэ нь Орос, Хятад. Ийхүү тогтоол батлагдсангүй өөрөөр хэлбэл Ормосын хоолойн аюулгүй байдлыг хамгаалах асуудалд цэргийн хүч дайчлах тухай санаачлага яригдахгүй гэсэн үг. Америкийн нэгдсэн улсын нүүб дэх элчин сайд Майк Волц энэ шийдвэрийг шүүмжилж Иран хоолойг хааснаар Конго, Судан, Газ зэрэг бүс нутагт хүмүүнлэхийн тусламж хүрэхэд саад болж байна гэжээ. Франц улс мөн Орос, Хятадын тавьсан хоргийг буруушааж энэ тогтоол зөвхөн хамгаалалтын шинжтэй арга хэмжээг дэмжих зорилготой байсан гэлээ. Гэхдээ тогтоолын анхны хувилбар бол олон улсын хамтарсан цэрэг зэвсгийн хүчийг дайчлах тухай тогтоолуудад тусгагдсан байсан. Тогтоол гарсан даруйд Хятад улсаас эсэргүүцэж улмаар цэргийн хүч дайчлах нөхцөл шаардлагыг уян хатан болгоод байсан боловч Оросын албаны улс Хятадын төлөөлөгч нар ямар ч тохиолдолд ямар ч хэлбэрийн цэрэг зэвсгийн хүчийг дайчилж болохгүй. Энэ асуудлыг хурцдах хүчирхийллийг дэмжихээс цаашгүй гэж үзсэн байгаа юм. Дашрамж дуртахад бүгд найрамдах Хятад ард улсын гадаад хэргийн сайд Ван Ги болон Оросын албаны улсын гадаад хэргийн сайд Сергей Лавров нар өнгөрсөн нэм гарагт утсаар ярьж энэхүү тогтоолын тухай санал хураалтын талаар байр сууриа солилцож хүч хэрэглэхийг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн. Хоёр улсын гадаад хэргийн сайд нар шударга бодиттой тэнцвэртэй байр суурьтай байх хэрэгтэй гэж үзэн санал нэгдсэн байна. Тухайлбал Ван Ги зөвлөлийг зөвшөөрөлгүй цэргийн ажиллагааг дэмжихгүй байхыг уриалж мөргөлдөөн үргэлжилбэл дуусашгүй олон асуудал дагуулах эрсдэлтэй гэж анхааруулсан. Ормосын хоолойн Сауди Араб, Кувейт, Катар, Ирак, Иран улсуудыг дэлхийн зах зээлтэй холбодог стратегийн чухал усан зам юм а. Дэлхийн газрын тосны худалдааны ойролцоогоор 25% шингэрүүлсэн хийн 20%, бордооны худалдааны бараг 30% нь энэ хоолойгоор дамжин өнгөрдөг. Хятадын хувьд газрын тосныхаа 45 орчим хувийг шингэрүүлсэн хийн 20%-ийг Персийн болон Оросын хоолойгоор дамжуулан авдаг. Ван Ги энэ асуудлыг шийдэх үндсэн гарцсан айлуулах хурдан гал зогсоох явдал гэж үзэн Хятад улс олон улсын болон бүс нутгийн маргаантай асуудлыг яриа хэлэлцээр дипломат аргаар шийдвэрлэхийг ямагт дэмжинэ гэжээ. Мөн Бээжин, Москва хоёр аюулгүй зөвлөлийн хүрээнд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж шуурхай харилцан мэдээлэл солилцсон хурцтмал байдлыг намжаах бүс нутгийн инх тайван дэлхийн аюулгүй байдлыг хамгаалахад хамтран ажиллахад бэлэн болохоо хэлж байлаа. За энэ 7 хоногт Тайваны сөрөг хүчний удирдагч Чин Ливүн Хятад улсыг зорж байна. За тэрээр энэхүү айлчлалаа их тайвны төлөөх үйл хэрэгэ гэж тодорхойлж байна. Мөн тэрээр айлчлалынхаа хүрээнд Хятад улсын дарга Ши Жинпинтэй уулзах магадгүй байна. Чин Ливүн нь Тайваны хамгийн том сөрөг хүчний нам болох Куоминтаны дарга юм. Түүний айлчлал нь тун эгзэгтэй үед тохиож байна. Тухайлбал сүүлийн үед Тайваны хоолой орчимд Хятадын цэргийн бэлтгэл сургуульд эргүүл нэмэгдэж байгаа. Үүн дээр нэмээд Тайваны эрх баригч намынхан 400 тэрбум долларын нэмэлт батлан хамгаалах төсвийг батлуулахаар ажиллаж байгаа юм. Үүнийг нь Тайваны сөрөг хүчнийхэн эсэргүүцэж Бээжин Тайпегийн харилцааг хурцдмал болгоно гэж анхааруулад байгаа юм. Чин Ливүн нь Хятадыг зорихын өмнө сэтгүүлчдэд ярихдаа энэхүү айлчлалыг түүхэн инх тайвны айлчлалаа гэж тодорхойлсон. Мөн хэрэв та үнэхээр Тайваныг боддог бол дайн сүйрлээс хамгаалах бүх боломжийг ашиглах ёстой гэжээ. Хятад улс Тайваныг нэгтгэхийг зорддог, ингэхдээ хүч хэрэглэхээс татгалздаггүй гэдгээж хэлдэг. Тайваны одоогийн удирдагчаар ардчилсан дэвшилтэд намаас сонгогдсон улс төрч Лай Чинтэй ажиллаж байгаа. Одоогоор Бээжин Лай Чинтэйтэй хэлэлцээ хийхээс татгалзаж түүнийг салан тусгаарлагч гэж үзэж байна. Ийхүү нөхцөл байдал хурцдмал байгаа энэ үед Гоминда намын удирдагч Бээжинд айлчилж уур амьсгалыг зөөлрүүлэхийг зорж байна гэж хэлж болох юм. Гэхдээ айлчлал эрх баригч намынхаас ихээхэн шүүмжлэл дагуулж байна. Тухайлбал айлчлал эхлэхдээ зэрэгцэн Тайваны эргийн харилцааны зөвлөлийн дарга Куан Бэнлинг Facebook хуудсанда арлын эргэн тойронд байрлаж байгаа Хятад цэргийн хөлгийн зургийг нийтэлжээ. Мөн Тайваны Хятадтай холбоотой бодлогыг хариуцсан ахлах албан тушаалтан үндэсний газрын хэрэг эрхлэх зөвлөлийн сайд Чүү Чүжэн Бээжинд хандан Тайваны засгийн газартай шууд харилцахыг уриалжээ. Дашрамд дуртахад Чэ Линвүний Бээжинд дэх айлчлал нь
сүүлийн 10 жилд Коминтан намын удирдагч Хятадд хийж байгаа айлчлал юм. Айлчлал пүрэв гараг хүртэл үргэлжлэн Бээжингээс түүнийг Ши Жинпинтэй уулзах эсхийг хараахан баталгаажуулаагүй байна. Тэрээр эхлээд Шанхай руу нисэж дараа нь Нанжин руу галт тэргээр яван намын үүсгэн байгуулагч Сюн Яцсений оршуулгын газарт хүндэтгэл үзүүлэхээр болж. Комендант намын удирдсан засгийн газар 1949 онд Хятадын иргэний дайнд ялагдсны дараа Тайван руу дөрвөж байсан юм. Галлап олон улсын судалгааны байгууллагын зүгээс сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд дэлхийн хүчний тэнцвэр зам олон улсын хүлээн зөвшөөрөх хандлага хаашаа чиглэж байгааг судалж мэдээлсээр ирсэн. Тэгвэл шинэ тайланд дурдсанаар хүмүүс олон нийт дэлхийн нийт Америк нэгдсэн улсаас бүгд найрамдах Хятад ард улсыг илүүд үзэж байгааг анх удаа ажиглагдсан ийм дүгнэлт гарсан. Энэхүү байгууллагын судлаачид томоохон улс орнуудын засаг захиргааг хүлээн зөвшөөрөх дэмжих хандлага олон нийтийн дунд хэр байгааг үнэлдэг. Энэхүү үзэхэд бүгд найрамдах Хятад ард улсын үнэлгээ Америкийн нэгдсэн улсыг давж дэмжлэг нь 36% хүрэн өсөж Америкийн нэгдсэн улсыг 31% болж буурчээ. Энэ нь Хятад улсын хувьд сүүлийн 20 жилийн хугацаанд гарцаагүй дээд үзүүлэлт болж байна. Хятадын дэмжлэг 32-оос 36 болж өссөн бол засаг захиргааг эсэргүүцсэн байдал тогтвортой 37%-тай хэвэндээ байна. Харин Америкийн нэгдсэн улсын дэмжлэг 2024 онд 39-оос 31% болж буурснаас гадна эсэргүүцэж байгаа иргэдийн хувь 48% болон өсөж хамгийн дээд түвшиндээ хүрээд байна. Түүнчлэн улс орнуудын хамтын харилцаа уялдаа холбооноос харахад улс орнуудын 54% нь Хятад, 16% нь Америкийн нэгдсэн улс руу чиглэсэн байна. Үүнээс гадна дэлхийн улсуудын 45% нь уг хоёр гүрний талаар сөрөг үзэл бодолтой байна. Бусад улсуудын үнэлгээг танилцуулахад Герман хасах 39, Португал хасах 38% та гарлаа. Мөн Канада, Их Британи, Итали зэрэг улсуудтай Америкийн нэгдсэн улсын нэр хүнд огцон буурсан байна. Гэвч Израиль улс онцгой тохиолдол болж Израиль улсын иргэдийн дунд Америкийн нэгдсэн улсын нэр хүнд 76% хүртлээр өссөн үзүүлэлттэй байна. Харин Хятадын нэр хүнд 23 оронд өссөн. Үүнд Их Британи, Испани, Итали, Ирланд зэрэг улсууд багтаж байна. Ираны дайны улмаас дэлхийд дахинд олон улсын эдийн засаг өсөлтөнд саарж магадгүй гэсэн таамаглалууд судлаачид дэвшүүлж байгаа. Тэгвэл Хятад улсын тухайд Ираны дайнаас үл хамааран энэ оны эхний улиралд эдийн засгийн өсөлт нь хിവэр байна гэлээ. Хятадын эдийн засаг тогтвортой өсөлтөө хадгалж инновацийн хөгжил эрчимжиж байгааг 2026 оны эхний улирлын шинэ статистик мэдээлэл харууллаа. Лав гарагт Хятадын татварын ерөнхий газраас гаргасан мэдээллээр 1 сарын 1-ээс 3 сарын 25 хүртэлх хугацаанд дэвшилтэт технологийн салбарын борлуулалтын орлого өмнөх оны мөн үеэс 14.6%-аар өссөн байна. Үүнээс дэвшилтэт технологийн үйлдвэрлэл 12.7%, үйлчилгээний салбар 15.8% өсөлттэй байж, хиймэл оюухан болон тооцооллын хүчин чадлын төвүүдийн эрэлт нэмэгдснээр чипний борлуулалтын орлого мөн огцом өссөн байна. Түүнчлэн энэ хугацаанд үйлдвэрлэлийн салбарын орлого 5.4%-аар, машин механизм, тоног төхөөрөмж үйлдвэрлэл 6.3%-аар тус нэмэгдсэн байна. Үүнээс гадна Хятад улсын ногоон шилжилт хурдцтай явагдаж байгааг тоон үзүүлэлт харуулж байна. Тухайлбал байгаль орчин хамгаалах салбарын орлого 9.6%-аар өссөн бол цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлийн орлого нэмэгдэж нийт эрчим хүчний үйлдвэрлэлийн орлогын 36.3%-ийг эзлэх болсон нь өмнөх оныхоос 4.51%-аар өссөн үзүүлэлт юм а. Ираны дайн Хятад улсад нөлөөлөх үү гэвэл мэдээж нөлөөлнө. Учир нь Иран улс нь ойролт орондоос мөн Иран улсаас нефтийн 50-аас илүү хувийг авдаг байна. Гэсэн хэдий ч судлаачид Хятад улсыг энэ нөхцөл байдалд бэлэн байсан нефтийн нийлүүлэлтийн шок тийм ч их нөлөө үзүүлэхгүй гэж таамаглаж байна. Ойролт орондын дайнаас үүдэлтэй эрчим хүчний хямрал дэлхийн хамгийн том нефт худалдан авагч болох бүгд найрамдах Хятад ард улсад гинтийн байсан нь үнэн ч Бээжин ийм хямралд олон жилийн турш бэлтгэж ирсэн. Тодорхойлбол Хятад улс өнгөрсөн хугацаанд нефтийн стратегийн нөөцөө тасралтгүй нэмэгдүүлж, нар салхи усан цахилгааны зэрэг сэргээгдэх эрчим хүчийг эрчимтэй хөгжүүлсэний үр дүнд нефт, дизель, бензиний хэрэглээ нь буурсан байна. Мөн технологийн дэвшлиг ашиглан үйлдвэрүүдийнхээ гадаад түүхийн эдээс хамаарах хамаарлыг багасгасан. Хятад улс гадаад эрчим хүч түүхийн эдээс хамааралтай байдлаа бууруулахад олон жил анхаарч 2000-ад оны эхээр Индонез, Малайз, Сингапурын хооронд орших Малаккагийн хоолоогоор дамжих нефтийн нийлүүлэлтийг тасалдахаас сэргийлж анх 2004 онд стратегийн нефтийн нөөц бүрдүүлж эхэлсэн гэгддэг. Гэхдээ Хятад улс одоо ч нефтийн хамгийн том импортлогч хэвээр. Нефтийнхээ 75%-ыг гадаадаас авдаг гэсэн хэдий ч тийхүү цахилгаан автомашин болон сэргээгдэх эрчим хүчинд хийсэн асар их хөрөнгө оруулалтын үр дүнд боловсруулсан нефтийн хэрэглээ нь 2 жил дараалан буурсан байна.
Хятадын эрх баригчид Хятадын коммунист нам аж үйлдвэрлэлийг үндэсний аюулгүй байдлын гол тулгуур гэж үздэг. Энэ бодлого Дональд Трампын анхны бүрэн эрхийн хугацаанаас хойш улам эрчимжиж эхэлсэн байна. Ингэхдээ орон нутгийн үйлдвэрлэлийг дэмжих бодлогоо өргөжүүлж барууны орнуудаас хамааралгүй байхын тулд стратегийн салбаруудаа хөгжүүлж эхэлсэн. Эрчим хүч энэ бүхний гол занглаа байсан гэж хэлж болно. 10 жилийн өмнө Хятад дотоод шаталтад хөтөлгүүртэй автомашины хамгийн том зах зээл байсан бол өнөөдөр цахилгаан автомашины дэлхийн тэргүүлэх зах зээл болжээ. Өмнө нь нефтийн гаралтай химийн түүхийн эдийг их хэмжээгээр импортлдог байсан бол одоо минотол, синтетик, аммиак зэрэг химийн бүтээгдэхүүнийг дотоодын нүүрсээр үйлдвэрлэх болсон байна. Энэ өөрчлөлтөд төрийн бодлого, хөрөнгө оруулалт чухал нөлөө үзүүлсэн юм. Түүнчлэн нүүрсийг ашиглан нефтгүйгээр химийн түүхийн эд үйлдвэрлэх технологи анх Германд хөгжиж дэлхийн 2 дугаар дайны үед ашиглагдаж байсан бол одоо Бээжинд нефтийн оронд ашиглагдаж байгаа нь. Өнөөдөр Хятадын компаниуд дэлхийн химийн зах зээлийн ихэнхийг хянаж, полиэстер, нейлон, синтетик бүтээгдэхүүний 75% үйлдвэрлэж байна. Дэлхийд дахинд хэмэл оюун хүчтэй хөгжихийн хэрээр хүний дүр төрх оюуны өмчийн бүтээлүүдийг зөвшөөрөлгүйгээр ашиглах тохиолдлууд гарч байгаа. Тэгвэл Хятад хэмэл оюуны салбарт ёсон зохицуулалтууд мөрдөгдөж эхлэх гэж байна. 4-р сарын 3-ны өдөр Хятадын аж үйлдвэр технологийн яамны зүгээс хэмэл оюуны салбарт мөрдөгдөх зохицуулалтуудыг гаргасан байна. Энэ удаагийн шинээр нэмэн оруулсан өөрчлөлтүүд нь 2022 онд хэрэгжүүлж байсан үндэсний шинжлэх ухаан, технологийн ёс зүй болон хиймэл оюун ухааны ашиглалтын дүрм журмууд дээр нэмэгдэж байна. Тэгвэл нэмэгдсэн томоохон өөрчлөлтүүдэд хиймэл оюуны хэрэглээнд нэвтрүүлэхэд одоо алгоритмын бүртгэл ба ёс зүйн үнэлгээ аль алиныг шаардаж эхлэх юм байна. Тодорхойлбол алгоритмын бүртгэл буюу аюулгүй байдлын үнэлгээ, ёс зүйн үнэлгээний баримт бичиг шаардаж эхлэх нь энгийнээр хэлэхэд эмэмлэгийн бүтээгдэхүүний салбарт хэрэгждэг хяналтын зохицуулалттай төстэй. Үүнээс гадна сонирхол татах үед нэгэн өөрчлөлт оруулсан нь агуулгын зохицуулалтыг өргөжүүлж хөдөлмөр нийгмийн удирдлага руу тэлж эхлэх юм байна. Өмнө нь голчлон контентын агуулга мэдээллийн аюулгүй байдал өгөгдлийн удирдлагт анхаардаг байсан бол шин дүрмээр платформын алгоритм давхар хяналт тавих юм а. Жишээ нь такси болон хүргэлтийн үйлчилгээний платформуд одооноос алгоритмын аудит хийх, хүний оролцоогоор засварлах функцийг хангах, ажилчдын алгоритмын мүлжилгөөс урьдчилан сэргийлэх зэрэг шин зүйл заалтууд орсон. Ингэснээр дотоодод хяналттайгаар ажилчдын ажлын байрыг хамгаалах, нийгмийн тогтвортой байдлыг бий болгох, алгоритмаар дамжуулан эдийн засгийн зохицуулалт хийх гээд хиймэл оюун ухааны хяналт дүрмүүд шинжлэгдэж ажилчдаас ажлыг нь булаахгүй байх тал дээр нааштай өөрчлөлтүүд гарчээ. Харин одоо хяналт тавих талын удирдлагын бүтцийг олон давхаргад системээр сольж засгийн газарт эцсийн хяналтын эрхэм л байх юм байна. Тайлбарлавал эхний шатанд дотоод ёс зүйн хороо, ёс зүйн үнэлгээний гол үүргийг хариуцаж ажиллах үнд их сургууль, судалгааны институт, байгууллагууд орно. Хэрэв үнэлгээг хийх байгууллага хангалттай бус байвал сертификаттай ёс зүйн үнэлгээний үйлчилгээний төвүүдэд хандах боломжтой. Тэндээс эрсдлийн үнэлгээ, туршилт баталгаажуулалт, мөрдөх журам, зөвлөх үйлчилгээ авах юм. Харин өндөр эрсдэлтэй тооцогдох хиймэл оюуныг төрөөс үнэлнэ. Үнэлгээнд заавал шаардлагадах шаардлагуудад олон нийтийн санал бодол, хиймэл оюуны зан авир, шийдвэр гаргах өндөр чадвар, хүний эрүүл мэнд, сэтгэл зүйд нөлөөлж байгаа эсэг хамаарах юм байна. Энэхүү AI төсөл эхлэхээс өмнө хүсэлт гаргагч техникийн зөвлөгөө, өвөгдлийн их сурвалж, алгоритмын механизм, программын хэрэглээний нөхцөл, ёс зүйн эрсдлийн үнэлгээ, яаралтай хариу арга хэмжээний төлөвлөгөө бүрдүүлэх, мэдүүлэх шаардлагатай болж нэмэгдсэн. Үнэлгээний байгууллагууд 30 хоногийн дотор шийдвэрийг гаргана. Гэхдээ бүхий л хиймэл оюуны төслүүд жил бүр давтан үнэлгээнд орох шаардлагатай болсон бол өндөр эрсдэлтэй төслүүд 6 сарын давтамжтай хиймэл оюуны зөвшөөрлийн үнэлгээнд орно. Уг өргөжүүлэн шинжилсэн журмын загварууд дэлхийн хиймэл оюун ухааны хяналттай төстэй боловч аж үйлдвэрийг хиймэл оюун ухаанаар хөгжүүлэх, хөдөлмөр нийгмийн тогтолцоог тэнцвэржүүлэх тал дээр илүү нарийн загварчилсан гэдгээрээ онцгойрч байна. Энэ нь Хятад улс цаашдаа хиймэл оюун ухааны хөгжүүлэлтийг үндэсний технологитойгоо нягт уялдуулж албан ёсны аудит хийх боломжтой ёс зүйн нийцлийн тогтолцооны хүрээнд ажиллах болсныг харууллаа. Энэ оны эхний удиралд Хонконгийн хөрөнгийн бирждэр маш олон технологийн компаниуд IPO хийж анхдагч зах зээл дээр хувьцаагаа арилж авч эхэлсэн байна. Тэдний босгосон хөрөнгө нь сүүлийн 5 жилийн дээд рекордыг тогтоосон байна. IPO хийгээд амжилттай байгаа компаниудыг харвал технологи, хиймэл оюун ухаан, чип, роботын салбарынхан байна. Тухайлбал энэ оны эхний улиралд 40 компани анхдагч зах зээлд хувьцаагаа арилжаалж эхлэн ойролцоогоор 109-өөс 140 тэрбум Хонконг доллар буюу 14-өөс 18 тэрбум ам доллар босгосон нь өмнөх оныхоос 5 дахин өссөн үзүүлэлт болсон байна. Үүгээр зогсохгүй эхний улиралд Хонконгийн бирж дээр IPO-гоор босгосон нийт хөрөнгө дэлхийд тэргүүлэх байр суурь эзэлж байна. Zippo AI болон Minimax Group-ийн хувьцааны нийлбэр өсөлт IPO хийснээс нь хойш 400%-аар дээш гарсан
нь хиймэл оюун ухаанд хөрөнгө оруулагчид Хонконгийн хөрөнгийн биржийг тэр дундаа хятадын технологийн компаниуд руу хошуурч эхэлснийг харуулж байна. Цаашид ч Хонконгийн бирж дээр хувьцаагаа арилжаалахаар хагас дамжуулагч, робот, биотехнологи, өөрөө удирдлагатай цахилгаан машин үйлдвэрлэгч компаниуд хүлээлгт олноор байна. Гэхдээ энэхүү Хонконгийн эхний улирлын гүйцэтгэл дэлхийд тэргүүлж байгаа ч OpenAI, Anthropic, SpaceX зэрэг Америк нэгдсэн улсын технологи AI компани IPO-уд өндөр үнэлгээтэй өрсөлдөөн ширүүн байгааг нь дурдах нь зүйтэй. Хятад улсын улс төр технологи, эдийн засаг, бизнесийн салбарт болж байгаа онцлог мэдээлэлээс та бүхэнд таймлан хүргэлээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.